Сайн байцгаана уу, жи бэлгэн мэнчилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэнтэйгээ би detox цайны эд шидийн талаар маш товч ярих гэж бодлоо. Сүүлийн үед Монголд detox цай буюу хоригжуулагч цай болон үүний бизнес нь маш их хөгжөөд байгаа. Тэр нь надад саяхан тусаад тэгээ би энэ видео хийхээр боллоо. Та бүхэн мэдэх бах би Герман улсын Kaiserslautern их сургуулийн органикийн химийн мэрэгчлэр одоо докторийнхоо зэргийг хамгаалж яваа. Тийм болохоор энэ байх хугацаанд бас янз янзын судалгаа, янз янзын юмныг хийхдээ заавал эхлээд өөрөө сургуулаасаа номын сан болон интернетийн номын сангаар маш их олон судалгаа хийж видеого хийдэг. Энэ нь бол мэдээж бас видео хийхдээ иймэрхүү юм хийх нь ерөнхийдөө бас нийгмийн хариуцлага гэж ойлгодог болохоор энийг бас нэлээд би ноцтойгоор хардаг. Detox цай буюу одоо хоригжуулагч цай болохоор юу танд амладаг вэ гэхээр энэ байгалийн гаралтай таныг хоригжуулдаг зүйл. Тэгээд энэ таныг 7 хоногийн дотор 2-3 кг тураана, цаашдаа хорт хавдрын эрсдлийг бууруулна гэд маш тийм олон эерэг нөлөө амлаад тэгээд энүүгээр рекламдагдаад зарагддаг. Яг тэгээд энийг би сонирхоод судлаад үзээд үнэхээр энийх нь одоо биохимийн процесс одоо үнэхээр тийм чадaltaй мүү, хаана тийм шинжлэх ухаан дээр үндэссэн, тулгуурласан баталгаа байна уу гэдгийг би интернетээр болон одоо хайгаад үзэхээр ерөөсөө тийм ямар ч тийм нэгч судалгаа гараагүй. Одоо өөрөөр хэлбэл юу гэх гээд байна гэхээр одоо физикийн хуулиар ярих юм уу, физикийн томьёогоор эсвэл одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ярих юм бол ус 0 градуст одоо мөс болдог 100 градус дээр ууршдаг гэдэгтэй адилхан одоо яг үнэхээр тийм баттай detox цаг ингээ үйлчлэгээ ингээ баттай 100% баталсан нэг ч шинжилгээ байдаггүй. Тэр байтугай эсрэгээр нь харин олон эрдэмтэн хүмүүс энэ цайны гарснаас хойш бас судалгаа хийгээд тэгээд яг шинжилгээг нь хийхэд ямар ч тийм үр дүн гараагүй. Тэгээд тэр detox цайны үйлдвэрүүд дээр очиод ингээд та нарын хийж байгаа амлаж байгаа зүйл чинь ямар ч үйлчлэгээгүй, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл байж таа гэхэд ямар ч хариу өгөх чадваргүй байсан бид нар. Жишээлбэл одоо Flinders University гэдэг энэ Австралийн их сургууль Simon Brookes гэдэг профессор хэлэхдээ detox цайны үйлчлэгээ бол 0, одоо өөрөөр хэлбэл зөвхөн үйлчлэгээ бол 0 гэж хэлсэн. Эсвэл Hohenheim University буюу одоо Герман улсын Stefan Bischoff гэдэг энэ болохоор ерөнхийдөө шинжлэх ухаанаас гадна ерөнхийдөө эмч талдаа профессор хийдэг хүн. Энэ хүн хэлэхдээ энэ нь бол одоо орчин үеийн мөнгө салгах бизнес буюу одоо тэнэг хүнээс мөнгө салгах бизнесээ гэдэг. Энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр detox цай бол жирийн ногоон цайнаас ялгаа байхгүй. Яагаад гэхээр гол үндсэн орцсон ногоон цай байдаг. Тэгээд detox цай өөрөөсөө юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар ногоон цайнаас гадна маш олон төрлийн тийм олддоггүй тийм содон ургамлаас ялгаруулсан ханд бас нэмж хийдгээ. Тэр нь болохоор хоригжуулдаг. Өөрөөр хэлбэл таны ходоодонд янз янзын тийм хог шаар үүссэн байдаг. Тэр хог шаарыг гадагшлуулахын тулд одоо цэвэрлэхийн тулд энэ цай болон энэ тусгай ургамал хэрэгтэй гэж хэлдэг. Тэр нь бол ерөөсөө худлаа гэдэг нь батлагдсан. Ялангуяа маш олон эрдэмтэд тийм шаар одоо ходоодонд үүсдэггүй гэдгийг бас батлаад одоо өөрөөр хэлбэл detox цай зардаг хүмүүс юу гэдэг вэ гэхээр таны одоо тав орчин үед маш бага унтаж байна, хөдөлгөөн багтай байна, буруу хоол идэж байна, ерөөсөө зөв хоол идэхгүй, эрүүл амьдрахгүй байна. Тийм болохоор ходоод ч нэстэ хог шаараар дүүрсэн байдаг. Тийм болохоор энэ цайг цэвэрлэх шаардлагатай гэж хэлдэг. Энэ нь бол үнэхээр худлаа. Мэдээж тодорхой хэмжээгээр эрүүл биш хоол идээд явж байгаа үед ходоод хямардаг. Тэр нь бол үнэн. Гэхдээ юу гэж хэлэх гээд байна гэхээр жирийн ногоон цай, detox цай хоёрын ялгаа бол байхгүй. Мэдээж цай их хэмжээгээр уух юм бол ерөнхийдөө та ходоодоо цэвэрлэн эсвэл одоо бөөрөө цэвэрлэн ч гэдэг юм уу ерөнхийдөө ус их хэмжээгээр уужиж бөөр сайн ажилтдаг. Тэр нь бол үнэн. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан. Гэтэл би одоо ус уух уу, detox цай уух уу гэдэг дээр ялгаагүй гэдгийг өөрөөр хэлбэл хэлэх гээд байна л да. Байгалийн хоригжуулагч гэж ярих юм бол одоо эрүүл та хэрвээ одоо бөөртөө илэгтэй эрүүл хүн бол таны биендих бүх хорыг бөөр илэг хоёр ялгаруулж гаргах
чадвартай байдаг. Тийм болохоор цай уух шаардлагагүй. Хэрвээ энэ цайнаас бид нэр хамааралтай дандаа энэ цай уух шаардлагатай байсан бол аль хэдийн байглаас ийм цай эсвэл ийм ургамал бид нэр иддэг амьтан байх байсан. Тийм байхгүй. Бөөр илэг хоёр бол бүх хорийг ялгаруулж чаддаг. Одоо өөрөөр хэлбэл бид нарт тоосоор янз янзын хүнд металл амьсгалж байна. Тэгээд цаашаа ярих юм бол хоолн дээр ярих юм бол буруу хоол идснээс болоод маш их хэмжээний транс тос иддэг ч гэдэг юм уу. Цаашдаа янз янзын тийм хор бид нар байнга амьдралдаа хоронд автагдаж явдаг. Гэтэл бөөр илэг хоёр тэрнийг ерөнхийдөө тэрний эсрэг тэмцдэг. Хэрвээ зарим хүмүүс одоо хэлэх юм бол мэдээж хүнд одоо утаатай газар амьдардаг хүмүүс тэгсэн мөртөөс бөөр илэг эрүүл байсан ч гэсэн эрүүл биш болдог штэ гэж хэлдэг. Мэдээж хэрвээ хэтэрхий хэмжээгээр хүнд металлын хордлогонд орох юм бол бөөр илэг өвчтэй болох юм бол хороо ялгаруулахгүй байх үе бол гарна. Тэгэхдээ тэр үед ийм цай уусан уугаагүй ямар ч ялгаа гарахгүй. Тэр үед үнэхээр эмчийн тусламж танд хэрэгтэй. Одоо эм тариа хэрэгтэй болж тэр хорноосоо сална гэсэн үг. Тэгээд дахиад автаад хэлэхэд зарим хүмүүс угаасаа детокс цаг гэхдээ уугаад ингээд бие хөнгөрөө гой болдог штэ. Энэ бол одоо ингэж ярьж байгаа ч гэсэн нэг л судалгаа дутагдаад байна гэж зарим хүмүүс хэлсэн байсан. Тэр дээр дахиад автаад хэлэхэд детокс цайнаасаа гадна детокс зардаг хүмүүс өшөө олон зөвлөгөө өгдөг. Одоо детоксын дэглэмийн зөвлөгөө. Өөрөөр хэлбэл та детокс цай ууж явах үедээ зөвхөн смузи уу эсвэл өглөө бүлээн ус уу тэгээ хоолны дараа ус ууж гэдэг юм янз янзын тийм зөвлөгөө өгдөг. Тэр зөвлөгөөнүүд нь бол ерөнхийдөө үнэн эсвэл хагас үнэн байдаг. Тэр зөвлөгөөнүүд нь ерөнхийдөө таныг эрүүл амьдралд оруулдаг гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ детокс дэглэмийн зөвхөн дэглэмийг нь хэрэглээд жирийн ногоон цай уух юм бол яг ялгаагүй бие хөнгөрнө бас эрүүл болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө энэ бизнес нь болохоор маш бага ерөнхийдөө нарийн гэхүүд нэг талаараа таныг эрүүл амьдралд оруулж байгаа. Нөгөө талаараа ихтэй нэг маш тийм ид шидтэй үлгэр шиг тийм мундаг цай танд хүмүүс 8 хийж одоо зарж мөнгө олох гээд байна гэсэн үг. Одоо жишээлбэл би ингээд детокс цай өөрөө өнөөдөр гэртээ хий гэж бодлоо. Та бүхэн харж байгаа бах. Тэрний гол орсон мэдээж ногоон цай. Ногоон цай одоо жишээлбэл зүгээр жирийн ногоон цай жишээлбэл одоо зах дээрээс худалдаж авах ч юм уу эсвэл нэг ямар нэгэн газараас сайн чанарын ногоон цай худалдаад авах юм бол тэнийг тодорхой хэмжээний хэдэн зуун грамм одоо хэдэн зуун төгрөг ч юм уу 1000 төгрөг харьцах баг. Яг би үнийг хэлж мэдэхгүй нь хаана байгаагаас шалтгаалаад. За одоо би ногоон цайгаа хийлээ. Тэгээд би та бүхэнд одоо рекламдахдаа одоо энэ ургамал бол өстой олддоггүй ургамал энэ ургамлын дотроо янз янзын тийм биенд хэрэгтэй одоо антиоксидант агуулсан болохоор энэ ургамлыг уунгууд таны одоо та байглаасаа ингээд ходоодоо цэвэрлэнэ гэж тэгэнгүүтээ би энэс ингээд ганц хоёрхон тэр ургамлыг одоо мэдээж ихийг хийж болохгүй шүү дээ. Антиоксидант чинь бас янз янзын химийн гаралтай зүйл болохоор одоо эсвэл токсин ч юм уу ямар нэг юм оруулсан байдаг болохоор энэс хитрхи хийж болохгүй. Хитрхи хийх юм бол бас тэгтээ бас бизнесийн хувьд бас үнэтэй болно. Тийм болохоор баг зэргийг хийгээд нөгөө 200-300 төгрөгийн үнэтэй жирийн ногоон цай маань одоо ингээд 55,000, 60,000, 70,000, 80,000 төгрөгийн үнэтэй маш тийм мундаг ид шидтэй детокс цай болоод хувирчлаа гэсэн үг. Тийм болохоор та бүхэнд юу гэж хэлэх гээд байна гэхээр мэдээж айсан хүнд аргал хөдлөнч гэдэг адилхан ерөнхийдөө энд үнэхээр итгээд ингээд энэ цайг уунгаа тэр дэглэмийг нь бариад зөв эрүүл амьдралтаа ороод яваад үнэхээр биеийн хөнгөрөөд сайхан санагдж байгаа хүмүүс байгаа бах. Тийм болохоор энэ одоо миний ярианд итгэхгүй хүн ч зөндөө байх бах. Гэхдээ яг та бүхэн өөрсдөд нь хэлэхэд яг тэгээ эцэст нь гарсан үр дүнгээ та өөрсдөө тэгээд үгнэн үз. Би ямар ч байсан өөрийнхөө хувьдаа та бүхэнд энэ дээр анхааруулга өгье гэж бодсон тэрнийг хийлээ. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.